За сайн байцгаана уу? Өнөөдрийн семинарын сэдв бол Монгол бичгээр алдаагүй, хичээгүй, сайхан бичих чадвартай болох. Өнөөдрийн семинарыг бэлтгэсэн Цээн Эрдэнэ болон Үн Эрдэнэ. За манай хичээлийн цалин маань Монгол бичгийн зурлагын техникийг төгс эзэмшиж өв бүтээгдэхүүн тогтолцоог ойлгосноор ямар ч ихийг алдаагүй, гоо зүйн шаардлага хангахгүй хичээгүй бичиж сурах юм аа. За Монгол бичиг нь 1000 гаруй жилийн түүхтэй нүүдэлчдийн сэтгэлгээ гоо зүйн дэд илэрхийлэл юм. Энэ зөвхөн мэдээлэл дамжуулах хэрэгсэл бус хүнийг тогтвол сууж анхаарал төвлөрүүлж сургадаг орчин цагийн нэг төрлийн бясалгал болдог гэж үзнэ. За 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөгжих болсонтой холбоотойгоор зөвхөн унших биш алдаагүй сайхан бичих чадварыг хувь хүний үн цэнийг тодорхойлох нэгэн үзүүлэлт болж байгаамаа. За хичээгүй сайхан бичих 3 техникийг танилцуулъя. За эхнийх нь бол зурлагын нэгдмэл байдал буюу атом. За Монгол бичгийн өсөв бүр титэм, шүд, шилт, гэдэс, нуруу гэсэн үндсэн элементүүдээс бүрддэг. Сайхан бичгийн тулд эдгээр элементүүдийг өндөр, налуугийн өнцгөн, бичвэрийн турш ижил байх ёстой. За жишээ бүх шүд ижил хэмжээтэй байж нэмээд бичиг зэгцтэй сайхан харагддаг байна. За нуруу Монгол бичгийн бүх үсгийг холбож буй тосоо шугамыг нуруу гэдгээ. Хичээгүй бичиг нуруу ярил шугам татсан мэт шулуун байх ёстой. Нуруу дэлгийвэл бичиг бүхэлдээ замгаагүй харагдана. Мээр болохоор хэрэгсэл ба барилт үзгийг хэд шаа хатгах нь гарыг чилээж зураасыг чичиргээтэй болгодог. Зөөлөн хөшөөтэй үзэг эсвэл ихэнх үзэг ашиглах нь үсгийн нарийн бүдүүн зургийг анхахад илүү тохиромжтой байдаг. За эдгээр гурван техникийг эзэмшснээр зөв сайхан зэгцтэй бичих чадвартай болох нэ. За алдаагүй бичих хоёр лог харагддаг. За нэг нь болохоор өвшиг зэгцэх ёс. Үг энэ юм уу ийм ихшгээс аль нэгээр нь бүтэх ёстой байдаг. Энэ төрлийн мэдснээр тусал ай болон гэдэс буюу о у хоёр бичих алдаанаас бүрэн сэргийлж чадна. За язгуур галын зэрчин гэрээ бичигт өвдөг гэж бичиж Монгол бичигт өвдөө гэж язгуур арга бичин энэ нь үгийн утаа санааг илүү хот хандуулдаг байна. За тэгээд энэхүү хоёр логикийг эзэмшсэн бас мэдэж авснаа ямар нэгэн бичгийн алдаагүй сайхан бичих боломжтой байна. За түүнээс бол хичээгүй бичих бол төвчээ алдаагүй бичих бол мэдлэг юм аа. Өдөрт ердөө 15 минутын болон бичиг зарцуулснаа таны гар зөвшөөрч нүд алдааг анзаардаг болно. Босоо бичгээрээ хичээний сайхан